Сонор цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдчгүй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 53 дугаар хэсэг. Тозия мөгдөнд ирэх замдаа генералынхан энэ үгийг эргэцүүлв. Тэрээр бодсон зүйлийн амандан өглөж өөртөө сануулдаг болжээ. Халах голын байр зүйн тодруулалтыг богино хугацаанд хийлгэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй л өвөл болчихно. Тэгэхээр хээрийн тодруулалтын ажлыг одоо эхлүүлнэ гэдэг эргэлзээтэй. Хавар болгоно гэвэл халах голын ажиллагааг хойдон жилдэн эхэлж амжихгүй. Яах вэ? Ажил төрлийн байдлаар бол армийн штабтай хамтарч ажиллах нь надад зайлшгүй хэрэгтэй. Гэтэл би гэдэг хүн мөгдөнд байдаг. Ингэж хол байж болохгүй. Сензин дэрвэл ганцаараа ирж болохгүй. Тэгэхээр Юкиг яаж ятгах вэ? Ганцхан далиман зөв болох нь л чухал. Нөгөө талаар Йошитэй сайн тохирох хэрэгтэй. Майнер бараг хошуудаас өөртөө ашиглаж болох үс хүн олоогүй бол яана. Тозия Синзингээс гарсан тухайгаа Юкид мэдэгдээгүй болохоор зэргийн төлөөлөгчийн газрынхан гал тэрэгний буудлын дээр түүнийг өгтөн авлаа. Акасай Токиогоос ирснээс хойш Юкид хань болж тэдний тамдирч өдөржингөн Юкитэй дэмэрэх юм уу? Эсвэл хотын дэлгүр хоршоо хэсэж бичиж байгаа номонд нь тусалж орчуулга хийн. Акасай хорвоод 27 жил амьдрахтаа Юкинд байгаа шиг эрх дураараа байж үзээгүй. Токиогийн газар хөдлөлтөөр эцэг их нь байшиндан даруулж сүрснээс хойш нагцах дээр очжээ. Тэгэхэд Акасай ердөө 10-аад настай байсан. Газар хөдлөлтийн үеэр Токиогоос нэлээд зайдуу байдаг нагцахын дан байсан болохоор эсэм мэнд үлдсэн. Гэтэл Акасайгийн амьдралын ууга шүү үүгээр дууссангүй. Нагцах Каназавагийн цагдаагийн газар Кемпотод ажилдаг байсныг тэр үед Акасай хэрхэн мэдэх вүлээ? Гэтэл нагц нь армийн нууц алдсан хэрэг тонож шоронд орсноор Акасайгийн амьдрал ахуй харанхуй ангал руу орчихсон юм шиг өөрчлөгдөжээ. Тозия өрөөндөө орж ирээд гадуур хувцаан тайлж Акасайд өгөөд гэрийн хувцаан өмсөх зууран. Акасай, Юки юу хийж байна вэ? Намайг эзгүй хойгуур ямар хүмүүстэй уулзсан бэ? Гэж хардамтгай байдлаар асууж шалгаана. Онцгой юм болоогүй. Иван Степанович ирээд 3 хоноод явсан. Юки Иванд тун сайн байдаг юм байна. Тэд чин 5-6 тагасаа үерхсэн юм. Юки уг нь Иваныг үздэггүй байсан. Цаадах нь багтаан дандаа шоглдог байсан болохоор түүнийг бодоод өшрөгдөг байж билээ. Акасай минь. Юки одоо чамд их тасчихсан байна. Одоо хаашаанч явсан чамайг дагуулдаг болж. Тиймээс чи чухал үүрэг гүйцэтгэх болно. Ялангуяа хэнтэй уулзаж юу ярьж байгааг нь сайн тогтоож авах хэрэгтэй. Түүнчлэн банкныхантай юу ярихын сайн ажиж бай. Юки банкнаас өөрөө мөнгө авахын байгаад удаж байгаа шүү дээ. Юу? Яагаад энэ тухай чи над хэлээгүй өдий хурж байгаа юм? Мөгдөнгийн банк руу намайг явуулж мөнгө авдаг болсон. Тэгээд над итгэмжлэх хийж өгсөн. Гэхэд Тозия сэтгэлдэн баярлахтан. Энэ бол чиний гүйцэтгэх тусгай ажиллагааны анхны гараа. За үүнээс хойш миний ажилд туслах хэрэггүй. Гэр ахын ажилд илүү их идэвх гаргах нь чухал шүү. Гэхэд Акасай эрхэмдээдс хошууч генералаа. Гэтэл Тозия үүнээс хойш намайг алдар цолоор дуудаж болохгүй. Зүгээр нэрээр минь дуудаж бай. Гэлээ. Акасай уг нь генералдан өөр зүйл хэлэх гэж боджээ. Тэрээр Ойдвиг Харбин дахь Японы банктай харилцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч болсныг илтгэх гэж бодсон. Гэтэл генерал түүнд үг хэлэх зав олгосонгүй. Тозия бичгийн ширээр эргэхдээ Акасайгийн үгийг анхаарсангүй. Акасай сэтгэлдээ генерал өөрийнхөө санаанд хүрэхийн тулд самурайн ёс хормон хайхархан байжээ. Хэрв Токиод ингэж нэрээр нь дуудсан бол намайг 10 хоногоос доошгүй шоронд хийнэ. Тэгээд самурайн ёсыг хүндэтгсэнгүй гэж олон мянган йенээр торгох байсан. Самурайн дээд тушаалын хүнийг доод гарлын хүмүүс нэрээр нь дуудах ёсгүй гэж бодлоо.
Тозио тэр дорон усан дорж халуун хоол цооглоод сакэ балгаж сэтгэлэн чангалаад Юкитэй уулзаж ярилцахаар шийдэв. Тозиог нь ойдовт их найдлага тавьж байсан. Харин Акасайгийн ажил төрлийн байдалд гарсан амжилтыг мэдэнгүүт ойдов шиг хэрэггүй хүн байхгүйг ойлголоо. Тозио Юкигийн өрөөрөө гэлдэрэхтэн ойдвыг Юкигээс холдуулах хэрэгтэй. Одоо Акасайд бүрэн найдаж болно. Харин ойдвыг ямар замаар аятайхан холдуулах вэ? Энэ бол тийм ч амархан биш ээ. Нөгөө талаар Симотог Юки рүү одоо хандуулж болохгүй. Харин Сафроновыг хүргэн болгово. Ашигтай шүү. Гэж бодтол түүний сэтгэлд тэр золигч нь болохгүй юм дөртөөд айрмынхан дэвгүй сэтгэл төрүүлээд байгаа. Симото хүртэл сайн юм ярихаасаа өмнө муулах дуртай болж ер нь байдлыг ажих хэрэгтэй юм байна шүү. Гэж өөртөө анхааруулна. Тозио ингэж бодсоор Юкигийн өрөөний хаалганы дэргэд ирээд хэсэгхэн зогсож сэтгэлэн тайвширсан хойно Юкигийн өрөөнд орлоо. Оо аав, та ч яасан хурдан ирээвэ? Надад хил дуулгалгүй ирдэг сонин хүн шүү. За тэгээ сэнзэнгээр сони юу тавэ? Дамсураг дуулбал айрмын том зиндааны хүмүүс цугларсан болол та. Симотого ярьж байгаагаар бол сонин хэрэг явдал гарах болол та. Гэж сониучхан сэтгэлээр асууна. Манай арим Монголыг улаантны гараас чөлөөлж, богд хаант засаг төрийг сэргэн тогтоогоод улмаар нэгдсэн их Монгол улс эмхлэн байгуулах талаар л ярилцлаа. Жанжин штаб улс орнод байгаль Сибирт эзэн хааны сэргэн мандуултын гал голом тэрэг бадраахын тулд 8 дахь ажиллагаа гэдэг шин төлөвлөгөө боловсруулад Квантуны армийн боловсруулсан байгалийн чандад гэдэг ажиллагаатай уялдуулан үзэхэр шийдэж байна. Чамд дуулахад Квантуны арим Монгол руу чиглүүлсэн үйл ажиллагаагаа Номон хаан Зикана буюу Номон хааны ажиллагаа гэж товлсон. Тэгээд халах голын сав дагуух газар орны байдлыг тодорхойлох баяр зүйн зургийн тодруулалт хийхээр болж энэ ажилд Йоши Аяна улс хоёрыг оролцуулахаар шийдэж байна. Гэж хэлэхдээ Монгол дэлгээх хорлон сүйтгэх тагнуулчдыг хайлаард бэлтгэж байгаа талаар үг цухуулгасангүй. Йоши бол газрын зургийн мэрэгчлэн хүн учраас халах голын газар нутгийн байдал төлөвийг тодруулах ажил тохирно. Харин Аяна улс гэдэг чинь хувц захиалгын газрын гуйлагчин биз дээ. Түүний байшин савыг хорон санаатай хүмүүс шатаачсан гэлүү дээ. Сонингууд янз янзын төсөөл гаргаж шуугаан дэгдээгээд түүнийг Симото хачирлаж яриад байсандаг. Ер нь тэр шалдан гуйлагчин халах голын газар орныг тодруулахад оролцоно гэдэг чинь эсхий хийх газар нохоо хэрэггүй гэдэг шиг шал дэмий хэрэг байх та. За чи тэр Аяна улсыг мэдэхгүй байх чинь зөв. Тэр чин тун сэргэлэн бэлтрэг байгаа юм да. Тэр чин худалдаачингаас дээрэмчин болж чадна. Дээрэмчнээс мэрэгжлийн тагнуулч болчихно. Ийм авхаалчтай хүн бүдэрсэн ч хөл дээрэн босоод ирдэг юм. Аяна улсгийн навьяас кемптайхан их шагшдаг юм да. Тэгэхээр түүний авхаалж самбаг айрын ашиглах хэрэгтэй. Өнөөгөө гуйлагчин байсан хүн орой гэхэд айрмын баг дэслэгч болж болно шүү. Аяна улсгийн нэг онцлог бол цаг үеийнхэн толгомцсон асуудлыг шийдэхдээ гоц ухаан зарцуул сэтгэдэг хүн. Тиймээс түүний авьяасыг Монголын гүн дэлгээх боловсон хүчин бэлтгэхэд ашиглах ёстой юм. Гэд хуурамчаар инээмсэглэв. За тэр гуйлагчны ажил яах вэ? Харин Уэда саны төлөвлөсөн Номон хаан Зикини гэдэг ажиллагааг жанжааштай баталчихвал миний нар гархан тэр. Юки минь. Чи тэр төлөвлөгөөг нүдэрэн үзсэн чи болно шүү. Уэда сан үүнийг зөвшөөрнө байхаа. Аваа. Тэгвэл та бид хоёр талигаачин гэрээсэлийг биелүүлэх нь тэр дээ. Үнэхээр тэр төлөвлөгөөг батлах юм бол би шинээр байгуулах гэж байгаа төмөр замын Кобуку Коцон нийгэмлэгт хувь нийлүүлж хоршоод хайлаар Ганжуурын төмөр замыг байгуулах асуудлыг хөөцөлдөнө. Энэ хэрэг бүтэмжтэй болох юм бол би ойдрыг өөрийн бие төлөөлөгч болгож Кобуку Коцон нийгэмлэгт суулгах болно. Харин ойд бол итгэлтэй л хүн. Гэхдээ хэдэн зүйлийг тодруулах нь зүйтэй байхаа. Наандж гэхэд ойд бадрахтай гэтэл Юки аваа. Богдын алтны учрыг гадарлах хүний хувьд ойдов энэ ажилд бичлэн оролцох ёстой хүний нэг. Хаан тэрэг сэргэн тогтоох талаар богд хаантан ихээхэн зүтгэл гаргасныг одоо мэдэх монгол хүн ойдов шүү дээ. Тэгэхээр би богд хааны алтыг зүгээр үрээгүй гэдгийг тэр хожим гэрчлэх хүний нэг болох ёстой юм. Тийм биз дээ? Гэлээ. Гэнч харахгүй чиний боддог бодлын нэг дээ. Энэ бол төмөн зөв. Харин ажил хэрэг нэгэн шийдэж байгаа хойно бед мөгдөнд байгаад байх хэрэггүй.
Синзинд очиж армийн ажиллагаанд биечлэн оролцох хэрэгтэй. Наандж гэхэд армийн эрхээ бас номон донгорох материал олж үзэх хэрэгтэй шүү дээ. Зарим үед байлдааны талбай дээр очих хэрэгч гарч болно. Гэхэд Юки Тозиягийн саналыг дуртай зөвшөөрчээ. Тозия сэтгэлдээ тавлсан нарийн бодолдон хүрэх зам мөрөн зассан болохоор баяртай байлаа. Тэгэд оройн хоолны өмнө хайлаартай ярьлаа. Тозия-сан, баргын хашуудаас хорлон сүйтгэх ажиллагаанд тохирох залуусыг олж илсүүлсэн. Тэднийг эхлээд аяна усуутай бэлтгэл хийлгэж байгаа. Одоо хүйтэрч магадгүй байна. Тиймээс дараагийн 7 хоногоос байр зүүн зургийн материал цуглуулах хэсгийг хээрийн дадлагад гаргана. Нутгийн хөгшчүүлийн ярьж байгаагаар бол энэ намар эрт сэрв унсан тул өвөл нь хатуухан болно гэж байна. Баар жил ихэхэн зодорхуу байдгийн байхаа. Тэгэхээр энэ өвөлдөн хээрийн тодруулалтын ажиллаар цуглуулсан материалын суурин боловсруулалтыг хэрхэн хийх талаар хичээл заасан дайрэ гэж үзэж байна. Ёши, чиний ажил дэндүү удаашралтай байна. Ажлаа төрөгдөхийг бод. Бид хаврыг хүлээхгүй. Өвлийн улирд байл зүүн тодруулалт хийнэ гэдэг бодолтой байх хэрэгтэй. Тозия, үнэхээр зуд болох юм бол яах вэ? Хүйтэн хэрийн ажил хийнэ гэдэг чинь бүтэмж муутай. Хасан нуурын газар нутгийн байр зүүн тодруулалтыг зун байсан учраас өглөөгөр хийдэг байсан. Өвөл үүрээр гарч хийж болохгүй мэдээч шүү дээ. Ёши. Халах голын газар нутгийн байр зүүн тодруулалтыг үүрээр хийхгүй. Харин тэнд өвөлжих явцад хийнэ гэдгийг мэдж ав. Монголын хэлийн зэргүүд бидэнд тийм боломж өгөхгүй шүү дээ. Ямар ч гэсэн чи өөрийнхөө ажлын бэлтгэлийг ханга. Монголын хэлийн тухайд гэвэл бидэнд яг тэг боловсруулсан төлөвлөгөө бий. Тозия Ёшитой уцаар ярьсны дараа түүний үгийг эргэцүүлээд янжууран асаах зур зуудаг гинөө. Шалтак заахтан аргаан олж чаддаг байна шүү. Зуд. Хэн ингэж донгосоо бол та. Үнэхээр зуд болвол бидэнд бүр л ашигтай. 1932 оны Мэчин жилийн зуднаар баргынхан шилийн голын нутагт орж өвлжсэн. Зарим нь хойшон Оросын хил рүү дөхөж нутгалсан шүү дээ. Гэж бодоод амандан зуд гэж үглэнэ. Тозия зудын талаар нэлийн харивчлан бодоод өөрийнхөө сонлыг армийн удирдлагад илтгэхийн тулд Синзин рүү залгуулв. Какауэдасан армийн тагнуулын газраар дамжуулж нэг зүйлийг мэдэх шаардлагатай байна. Та удирдамж өгөхгүй юу? Хаалх голын ажиллагаатай шууд холбоотой юм бол надаас удирдамж авалгүй шууд үүрэг өгч бай. Энэ тухай тусгай тушаал гаргаад анги салбарт нь явуулна. Харин үүрэг өгсөн бүхэндээ хяналт тавьж байх нь чухал гэдгийг мартаж болохгүй шүү. Чи одоо тэгээ юу сонирхоод байна? Эрхэм дээдсэ, улаан Орос Монголын хэлийн хэлэлцээг сонирхсан юм. Ер нь хэлийн дагуу нутгалдаг хүмүүсийн талаар юу гэж тохиролцсон байгаа юм бол түүнийг л мэдмээр байна. Тозия-сан, би одоо үүрэг өгчихье. Харин үүнээс хойш өөрөө үүрэг өгөөд үр дүнг нь над илтгэж бай. Тозия албан үргийнхэн дагуу Уэдатай чингэж ярилцсны дараа армийн тагнуулын газрынхантай ярьлаа. Орос Монголын хэлийн талаар байгуулсан гэрээнд нутгийн ардууд ямар тусламж үзүүлэхээр тохиролцсныг нөгөө өдрийн дотор мэдээд илтгээрэй. Нөгөө талаар цаг агарын өрчилсөн мэдээг армийн шугамар гаргаж үзүүл. Энэ талаар Токиотой давхар ярих хэрэгтэй. Гэж тушаахад тагнуулын хэлтсийн дарга даалгаврыг гүйцэтгээд илтгэнэ гэж амлалаа. Тэгээд амлсан хугацаанд Тозияараа уцстав. Тозия-сан, Орос Монголын хооронд байгуулсан гэрээгээр бол хэлийн дагуу нутгалдаг ардууд эмчлүүлэх, бие биендээ айлчлах, худалдаа хийх, цаг зуурын байгалийн бэрхшээлээс шалтгаалж бие биенийхээ нутагт орохыг зөвшөөрсөн байна. Гэхдээ хэдэн онд ямар гэрээгээр үүнийг тохирсон нь мэдэгдэхгүй байна л да. Тиймээс 3 хоногийн дараа баттай хариу хэлье. Цаг агарын урьдчилсан мэдээгээр бол баргын нутагт энэ жил цас их орох төдийгүй хүйтний ирж эрсний мэгдэх төлөвтэй байгааг тогтоосон байна. Тозия тагнуулчдаас авсан баримтандан хангалуун байсан болохоор энэ баримт чинь болно. Дахиад тодруулах хэрэггүй. Гэд тэр дорон Ёшиг яралтай дуулуулах талаар харбинтай ярьлаа. Ёши хайлаараас хараад 2 хоногийн дараа онгоцоор мөгдөн дэрв. Тэрээр Тозиятай уулзатлан юу асууж шалгаах бол хэрийн судалгааг өвөл хийж дуусгах гэвэл яана гэж бодоод зүрхшээн. Тозия Ёшитой уулзаад ажил төрлийг нь асуусны дараа одоо очоод хэрийн ажилд хүмүүсээ бэлдэг.
Тэгтэн 12 сард хээрийн ажилд гарна гэдгийг хүмүүстэн ойлгуулсан байх хэрэгтэй. Гэхэд Йоши дотроо энэ хөгшин чинь юу солиороод байна вэ гэж бодоод гайхахтан шалтгаан заах ухаанаа олсонгүй. Гэтэл Тозия янжуурынхан утааг уугуулсаар хээрийн ажлыг хийхдээ нутгийн ардуудад төшөглөх болно. Цаг агарын өрчилсөн мэдээгээр бол зуд болох нь илэрхий. Чиний ярьсан шиг толгой байтугай хошуугаан ил гаргаж болохгүй тийм хүйтэн болох нь эргэлзээгүй. Бид нутгийн бараг айлуудыг хайласт голын хоёр талаар оруулаад халах голын гүнд нутаглуулах болно. Та нар гадаавш харин бараг айлуудын дулаан гэрийн тотгоор шагаагаад ажлаа амжуулна гэсэн үг. Гэхэд Йоши сэтгэлдээ энэч болдог л арга байна. Уг нь манай хөгшин ийм аргыг олохдоо мэрэгссэн хүн гэдэг оргүй хоосон зүйл биш вэ? Жанжин штаб Тозияг дой хараагийн ажиллагааг далдалсан, төөрөгдүүлсэн арга зал хэрэгэлсэн явдлыг дарга нар өндрөөр үнэлдэг байсан. Гэж бодоод сэтгэл хангалуун байлаа. Монголд орж нутаглах бараг айлуудад манай хүмүүсийг дайж ажилуулах юм бол хээрийн цагдаа зэргийн хуудасаар хавцлах хэрэгтэй. Бид чинь зарим үед монголын хэлийнхэнтэй ширгөөцөлдөх хэрэг гарна шүү дээ. Тиймээс зэвсэгтэй байх хэрэгтэй. Цагдаа зэргийн талаар гэвэл бараг айлуудын аюулгүй байдлыг хамгаалсан гэдэг нэрээр хэрэг явдлын мөн чанарыг цагаатгаж болно шүү дээ. Гэхэд Тозия энэ талаар бид нарийн бодож боловсруулна. Ганцхан та нарыг бараг айлуудтай явуулах юм биш. Бас энгийн малчин гэдэг нэрээр Аяна улсуугийн шам нарыг хамт явуулна. Тэд энгийн хувцастай байхан дээр. Хэлийнхэнтэй маргавал бараг иргэдэл маргана биз. Тэгтэн хэлийнхнийг ашиглаж маргаан дэгдээ чаддаг авхаалчтай хүмүүсийг шилж авхан дээр биз. Аяна улсуугийнх нь нудраган зодон сайн хүмүүс. Гэхдээ бүр сайн байлдах хэрэгтэй. Гэлээ. Тозия инхүү Йошигийн ажилд удирдамж өгөөд халах голын сав дагуух газар орны байр зүйн тодруулалтыг богино хугацаанд хийж дуусгахыг даалгахтан шилийн овооны худгаас хулд уул хүртлэх газрыг сонгож авлаа. Тозия Йошиг буцхаас өмнө Кавантуны армийн удирдлагатай ярьж бараг айлуудыг халах хайластын чиглэлд нүүлгэх талаар тохиролцжээ. Тозия-сан, таны наасанал тун сонирхолтой үрдүнд хүргэх ажил хэрэгч зүйл байна. Бид халах хайласт гол руу нүүлэх бараг айлуудыг хуучин шин бараг хошуудаас бэлтгэх үүрэг өгнө. Тиймээс та зохион байгуулалтын талаар нарийн бодож төлөвлөгөөгөө бэлдэх хэрэгтэй. Вэдасан, бас нэг зүйлийн талаар тусламж шаардах болоод байна. Би сэнзэн сууршвал ажил төрөл ойр дөхөн болно. Нөгөө талаар Юки хан ширээгийн төмөр замыг сонирхоод байгаа. Түүнийг өргөдгөж жанжин сүм, ганжуур, буйр нуур хүртэл тавих төмөр замд өөрийнхөө хөрөнгөг хувь нийлүүлж хорших санаатай байна. Тиймээс байр сууцны талаар л ярилцаж нарийн зохион байгуулах хэрэгтэй байна да. Гэхэд Вайда Тозиягийн саналыг зөвшөөрөөд одоо Юкигийн талаар нэлээ нарийн бодох хэрэгтэй. Шинэ он гараад Кобуку Коцу буюу төмөр замын барилга байгууламж ашиглалтыг хариуцах нийгэмлэг байгуулах явдлыг сайд нарын танхимаар хэлцэх болсон. Одоо зарчмын хувьд тохиролцоод үндсэн хөрөнгийн хагасыг сайд нарын танхим гаргах бөгөөд үлдсэн хагасыг хувийн пүүсүүдийн хөрөнгө оршуулах замаар санхүүжүүлэхээр болсон байгаа. Тэгэхээр үүнийг Юки зөв ойлгуулж тэр их алтыг нь ашиглах талаар бодох хэрэгтэй болоод байна. Гэлээ. Какавайдасан. Юкигийн алтыг ашиглах нэг боломж бол та бүхний боловсруулсан Номон хаан Зикена Номон хааны ажиллагаа гэдэг төлөвлөгөөний талаар Юкид ойлголт өгч төлөвлөгөөний бүдүүч таймыг танилцуулбал Юки хайлаар ганжуур болон хан ширээгийн төмөр замыг үргэлжлүүлэн өргөдгөх ажилд хөрөнгө хорших асуудлаа дорн шийдэнэ. Гэхэд Вайда Тозиягийн идэвх санаачлагыг өндрөөр үнэлж та үүргэн биелүүлэх сайн арга боловсруулсан болохоор би ч гэсэн таны ажиллагаанд туслах ёстой үүргэн биелүүлэх болно. Гэлээ. Тозия Кавантуны армийн даргын үгийг сонсоод баярлжээ. Тэрээр Тозияг үүргэн биелүүлвэл дэслэгч генерал цол өгүүлэх асуудлыг дэмжих нь ярианаас нь илт байлаа. Тозия дэслэгч генерал болвол армийн тагнуулын байгууллагыг толгойлох төдийгүй Сибирь, Манжуур, Монголыг нэгтгэж Сибирь Мансю Мокого гэдэг улсыг байгуулахаар төлөвлөж байгаа. Японы армийн жанжин штабын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Чухам энийг эцэг түүнийг эзэн хааны эвэлд багтаах зам мөрийг нээж өгөх байлаа. Тозия 30 настайдан эзэн хаан Мэжи Исийн Йосихитотой биежилэн уулзаж
Нармай Монгол улсыг эмхлэн байгуулах явдалд хүчин зүтгэх үүрэг авсан. Тэр өдөр хаан хүү Хирохито эцгийнхэн дэргэд сууж эзэн хаантай ярилцаж байсан Тозуяаг ажиглан инээмсэглэн талархаж байсан билээ. Тэгэхэд хаан хүү 16 настай байсан болол доо. Тозуя энэ бүхнээ эзэн хаан Хирохитод өөрийн биеэр танилцуулж айлдвал болох нь тэрэ. Тэр тусман Юкигээр төмөр зам тавиулж бүх хөрөнгийг нь Гобоку Котсу нийгэмлэгт хоршиж нийлүүлсэний дараа Юкиг устгаад түүний хөрөнгийг өвлөн залгамжилсан үед эзэн хаанд бараалхаж сэтгэлийн ичнэнд байгаа бүхнээ нь толиулсан үед л Тэнгэрээс од шүүрэх гайхамшиг болно гэж бодохажээ. 2. Чонын бодол нохойн арга. Буйр нуур. Монгол баргын нутгийг зааглан хэлэлсэн энэ нуурын баруун талаас татуурга халах гол цутган. Баруун эргээр нь үргэлжилсэн элсэн толгод нуур тойрон элбэгтэй. Тэрхүү 20 гаруй нуураас хамгийн том нь нарийн тахир, хөх, нүхт, баян нуурууд билээ. Эрт балар үед халах голын саваар элбэг байсан булаг халиу энэ нууранд үр төлөн өсгдөг байсныг тухайн үеийн хүмүүс ажиглаж чадсанаар булганы зулцагт нуур буюу буйр нуур гэдэг болсон ажээ. Монголчууд булганы зулцгийг буйр гэдэг юм. Цагийн ирэхээр халах голын булаг халиу ховордож нуурын нэрийн учир холбогдол мартагдсаар хожим нуурын хэлбрээр нэрлсэн нэр болгон ярилцах явдал мэрсэр байх тул буйр нуур гэдэг удаатай. Үнэн дээр буйр нуурын хэлбэр нь үхрийн бөөр шиг хэлбэртэйгээс гадна түүний баруун эргээр олон жижиг нуур бөөр шиг шавсныг ажигласан хожуу үеийн хүмүүс үхрийн бөөртөө дүйцүүлж тайлбарлах болсон болоо. Буйр нуурын цаад эрэг нэгэн бэр хэртэй газраараа баргын нутагт ордог бөгөөд дайчин улсын үеэс нутгийн баргууд энэ нуурын өгөөжөөр амьдрах болсон учраас нууран дахих нэгэн сүм байгуулсныг асар сүм гэдэг болоо. Асар сүмээс баруун тийш 8 бэрийн хэртэй газар нэгэн суурин бий. Түүнийг цагаан овооны суурин гин. Японы Квантуны арим 1932 оноос цагаан овооны суурин асар сүмийг сонирхох болсон нарийн учиртай. Тэнд Монголын гүн дэлгээх тагнуул хорлон сүйтгэгч нарын оргинуулгатан чонын арга нохойн замаар бэлтгэдэг байж. Ман Японы цэргийн удирдлага 1936 оны 12 дугаар сарын 12-ны өглөөний 8 цаг хагаст цагаан овооны суурингаас 500 гаруй цэргийг буйр нуурын хойхон байдаг булан дэрс рүү илгээжээ. Гэвч тэд нар удаж төтлөгүй бут зохиулаад буцаж билээ. 53 дугаар хэсэг төгсөв.